За застай өдрийн мэнд. Өнөөдөр би та бүхэнтэйгээ англи дээр vision board гэдэг монгол хэлний миний хувьд бол тэмүүлэн самбар гэж хөрвүүлэхийг хүсэж байгаа тэрхүү самбарыг хамтдаа хийхийг урьж байна. За би энэ самбараа гэр бүлийн самбар бас гишүүн болгоно тустай хийхээр бодож байна. Тэгээд хүүхдүүдээ бас ямар зураг оруулахыг хүсэж байна вэ гэсэн чи тэд нар маань хүсэж байгаа зургуудаа явуулчихжээ. Тэгээд энэ болохоор манай хүүгийн алсын хараа компьютер кодчилж байгаа зураг байна. За манай охины алсын хараа нь болохоор үзэсгэлэнтэй тийм байгалийн үйл ус нар тусан ийм зураг байна. Тэгээд миний охин бас шуунд их дуртай. Шууны зураг оруулсан байна. За бас ийм дуртай байх нэ. Ээж охин хоёр адилхан байна уу? Одоо нөгөө зургнуудаа принтлж гаргахын тулд би Word документ үүсгэсэн байна. Тэгээд insert гэсэн командаар ороод picture from file гэдэг рүү ороод за тэгээд саяны зургнуудыг download-с олж авах юм байна. За одоо оруулах зургуудаа бүгдийг нь сонгочлоо. За ороод ирлээ. Миний охин болохоор жижигхэн байлгаараа гэж хүссэн. За зарим нь болохоор би гэр бүлийнхаа самбар, зарим нь болохоор хувийн самбар төрлөн. За тэгэхээр нэгэнтээ өнгөтгөр принтлэх гэж байгаа болохоор би бас зайгаа айл болохоор хол арга хийж бодож байна. За өнгөт принтергүй хүмүүсийн хувьд болохоор яг энэ зургуудаа сонгоод өөртөө очиод яг зургаа угаалгаа захиалгаар хийх юм бол хаасайг одоо зураг угаах бас боломж. Тэр ийм үйлчлэгээ үзүүлж байгаа газрууд байдаг. Хүүхдүүдтэй та яг юу хүсэж мөрөөдж чинь тэрийг зургаар илэрхийлээд ээжтэй өгөөч гэд хүсэл тавих бол санаанд ормгүй зүйлүүд бас гарч ирж байгаа хгүй. Тухайлбал манай хүү дуулах дуртай юм байна гэдгийг би одоо л жоохон ойлгож байна штэ. Тэгээд энэ зургийг болохоор амьтдыг хайрлаж ихтлгийг хамгаалах зорилгоор оруулсан гинэ. Би одоо чи нохоо гүлгтэй олмоор байгаа мó гэсэн чи үгүй гэж байна. Зөвл амьтныг хайрлах зүр сэтгэлээ илэрхийлж байгаа зураг юм баха. Гэх мэтлээ ер нь хүний санаанд оромгүй сонин сэтгэлгээг биднээс хүүхдүүдээс олж хардаг. За Сарана манай охины хувьд болохоор мэрэгүү ухааныг хүсдэг. Тийм учраас ном унших дуртай, Библи судлах дуртай болохоор ингэж ном оруулсан байна. Хүү болохоор ингэж их нийтчлээ олонтойгоо найзлах дуртай. Тэрийгээс илэрхийлсэн. Төгөлдөр хоор сонирхож гин гэж байна. За ийм сонирхолтой зүйлс бас болж байна. За тэгэхээр нэгэнтээ зургуудаа сонгочихсон. За хэвлэлд гарчихсан учраас тэмүүлийнхаа самбартаа одоо орох гэж байна. Надад юу хэрэгтэй вэ гэх юм бол юуны өмнө тэмүүлэлээ бичих цаас хэрэгтэй болно. За зургнуудаа хэвлээ гаргачихсан байгаа. За тэгээд хэмхэл цэгцлээд яг ямар талбар дээр юуг би хараалж байгаа юм бэ гэдгээ бичих хэрэгтэй болох нэ. Тэхийн бол би өөрийнхөө тэмдэглэлийнхаа дэвтрийг ашиглах гэж байна. За одоо харин зургнуудаа байршлыг олж тогтоох, дээрэс нь бас тэмүүлэлээ илэрхийлсэн үгнүүд ямар нэгэн дүрс оруулсан байдлаар самбараа эзлэн хийхээр ажилдаа орж байна. Тэгээ би бас өмнө нь Солонгос тахта ахуулсан зураг энэ тэлэр Америк тахта ахуулсан зурагт нэгэн жигүүртэй нөгөөх нь дээр яг үүлэн дээгүүр байгаа зургуудаа ашиглая гэж бодлоо. За тэгээд зураг болгоно утга учиртай жишээлбэл авокадо бол эрүүл хооллыг энэ нь миний хобби буюу тэмдэглэлийн дээр бас өдөө үзэний зураг гэсэндээ би үүнд оруулж байгаа. Яа тэгэхээр тэр бол миний эх оны бас нэг том хэсэг байх болно. За нөгөө талаас нь болохоор би гэр бүлээ
дээдлэн, чандлан хайрлаж хамгаална. Бас охиныхоо хөгжлийг анхаарна. Зөвхөн өөрийнхөө хувийнхаа амьдралыг бодолцоос гадна бас нийгэм, өөрийнхөө улс орныхоо хөгжилт ч гэсэндээ өчүүхэн төдийж хой нэмэр оруулна. Бас хамт олондоо тийм хүчтэй дэмжлэг үзүүлсэн чадaltaа багийн гишүүн байхаар хичээж ажиллах болно. Тэгэхээр үндсэндээ самбар маань иймэрхүү дүртэй босч байна. За нисэж байгаа жигүүр маань, хүүхдүүд маань бас нөхртөөгөө ч гэсэндээ харилцаагаа татна, сайхан цэвэр ариунаар хадгална. Тэсээ бүрийн бас байгууллагуудтай хамтарч ажиллана. Монголчин тийм соёлоо ч гэсэндээ дээдлэн яг амьдралынхаа нэг хэсэг болгож яа гэж бодож байна. Энэ өрөөч гэсэндээ ирээдүйн номын сан офис маань байх болно. Тэгээд өөрийнхөө тогтчлтыг санаа авах зэрэг надад ч гэсэн оруулсан байгаа.